Сайн байцгаана уу? Та бүхэнд өөрийн эрцээг хэрхэн хянах, цагийн бүртгэлээ хэрхэн үүсгэх талаар зааварчилгаа бичлэгийг хөрвүүлж байна. За хамгийн түрүүнд та бүхэн интернет браузер дээр ERP руугаа өөрийн Macmail болон пассвортаа хийгээд нэвтрээ орно. За нэвтрээ орохоор тэн дээр ийм цонхнууд гарч ирнэ. Дээрээсээ 2 дахь хувийн хуудас гэсэн цэцгийг сонгож орно. За сонгоод орохоор тэн дээр эдгээр цонхнууд орж ирнэ. За эндээс цагийн бүртгэл өөрийн эрц гэсэн цэцгийг сонгоно. За эндээсээ энэ сар гэсэн шүүлтүрийг арилгахаар таны 2025 оны нийт сар сараарх цагийн бүртгэлүүд нь гараад ирнэ гэсэн. За өнөөдөр 12 сарын 2 байна. За тэгэхээр бид бүхэн 11 сарын цаг бүртгэлийг нийлж байгаа учраас 11 сарын цагаа шалгах шаардлагатай болж байна. За 11 сарын цаг маань 10 сарын 29-ноос хойш цагийг шалгана. Сар бүрийн цаг 28-наас төлөөр урж байгаа учраас 28-наас 29-ноос эхлэн цагаа орсон эрс, гарсан эрс. За орсон эрс, гарсан эрс гээд гих мэтчлэн өдрөөр нь та орсон гарсан эрсүүдээ ингээд шалгаад явна гэсэн. Хэрвээ таны аль нэг эрс дутуу, за гадуур ажилласан эрсээ бүртгүүлээгүй, орсон болон гарсан эрсээ аль нэг нь уншигдаагүй тийм ээ алдаатай байх юм бол цагийн бүртгэлээ буцаад цагийн бүртгэл, цагийн хүсэлт үүсгэх болон батлах цэс рүүгээ ороод үүсгэнэ. За цагийн бүртгэл үүсгэх болон батлах руу орохоор тань дээр шинэ цонх үүсгэх цонх гарч ирнэ. За шин дээрээ дараад орлоо. За ажилтны мэдээлэл дээр та өөрийн овог нэртэй, албан тушаал, хариалах сэнэгчийн мэдээлэл шалгана. За хүсэлтийн төрөл дээрээ дэлгэрэнгүйгээр таталт хийхээр тань дээр цалингүйжил, ээлжийн амралт гэх мэтчлэн сонголтууд бүгдээр гараад ирнэ гэсэн. За эндээс та өөрийн холбогдох сонголтоо сонгоно. Магадгүй та гадуур ажилласан байгаад болвол гадуур ажил, за энэ ч тайлбарна. Уулуурхайн яамд бичиг үргэлс ингээд тайлбараа биччихье. За эхлэх нь хизээ вэ гэхээр 11 сарын цаг, магадгүй 11 сарын 19-ны өдөр та үргэлсэн байж болно. За тэгвэл тухайн өдрөө сонгонгууд эхлэх дуусах өдөр нь адилхан сонгогдоод байна. За эхлэх цаг бол 9 цаг байна. Дуусах цаг болохоор та офс дээр ирээд үүдний цаг бүртгэлийн систем дээр хэдэн цагт нөрөө уншуулсан бэ гэдэг цагаа оруулна. За та магадгүй 10 цаг 45 минутанд цагаараа уншуулсан гэж бодох юм бол 10:45 гэхээр таны гадуур ажилласан цагт 1 цаг 45 минутаар орж ирнэ гэсэн. За тэгэхээр гадуур ажилласан тохиолдолд заавал та орж ирэхдээ болон офсод гарахдаа царайгаа уншуулад түүнээс өмнөх болон түүнээс хойших цагаа гадуур ажиллах цаг үүсэлтээрээ үүсгэнэ гэсэн. За ингээд холбогдох цаг үүсэлтээ үүсгэлээ. Цагийн хүсэлт үүсгэх батлагын хажууд байх жижигхэн үүлэн дээрээ дарангууд таны хүсэлт ноорог төлөв рүү орно. За ноорог төлөвдөр байгаа хүсэлтээ та батлах гэхийн ногоон товчийг дарж баталснаар илгээсэн төлөв рүү очиод таны захирал энэ цагийг харах боломжтой болно гэсэн. За цаг бүртгэлээ ажилтан өдөрт нэгийг үүсгэж нэг хүсэлт батуулах боломжтой байдаг учраас дор дорн та бүхэн хүсэлтээ үүсгэж баталгаажуулаарай. За магадгүй хугацаа тулсан сарын сүүлээр цагийн бүртгэлээ шалгаж байгаа болвол та илгээсэн даруйда холбогдох линкээ хуулж авлаа. За Teams-ээр өөрийн нэгжийн удирдлага руугаа сайн байна уу цагийн хүслийг батлаад өгөөч гэгээд Teams-ээр илгээгээд шууд баталгуулаад байгаарай. Тэгэх юм бол хэдүүлээ цагийн бүртгэлээр шалгаж цалингаа бодуулахад хугацааны алдагдлуугаар бүрэн цагтаагаар цагаа тооцоолох боломжтой болох нэ. За ингээд таны хүсэлт илгээгдээд батлагдчихлаа гэж үзье. Тэгэх юм бол таны хүсэлт яаж харагдах вэ гэхээр буцаад цагийн бүртгэлд хүсэлт үүсгэл рүүгээ орлоо. Эндээс дүү офс одоо жишээлбэл надад тэр 24 хүсэлт үүсгэгдсэн байна. За эндээс нь 25 он сар сараараа ингээд хүсэлтүүд нь байна. За магадгүй тодорхой утгагүй байхгүй гэсэн байж орж ирж болно. Тэгэхээр та 10 дугаар 11 дугаар сар дээр хэдэн хүсэлт үүссэн байна те илгээсэн төлөвтэй дээр за энэ гадуур ажиллагаа саяны хүсэлт байна. Төлөв нь илгээсэн байна. Үүнийг захирал баталж байгаа бол захирал баталсан төлөв рүү буюу за энэ байхгүй зэсний захирал баталсан гэсэн энэ төлөв рүү орно гэсэн. Тэгэхээр та зөвхөн энэ 25 гэдэг шүүлтүүрээ
татгаас гадна байхгүй гэсэн төлөвийг татж агаад таны цаг өсөлж ийшээ орсон байх магадaltaй учраас цагаа эндээсээ мөн давхар хянаа шалгаад яваарай. За нөгөө талаар та өөрийн цагийн нэгтгэлээ харах боломжтой. Цагийн нэгтгэл рүүгээ цаг бүртгэлийнхаа цагийн нэгтгэл рүү орохоор тань дээр ингээд тухайн сарын ажилуул зохих өдрүүд нь болон ажилласан цагууд нь ингээ гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр эндээсээ мөн давхартай хэлбэршүүлсэн байдлаар та нөгөө ажиллах тухайн сарын ажиллах ёстой фонд цаг нь өдрүүд нь бүрэн байна уу? Түүн дээрээ холбогдох цагийн утгууд нь бүрэн байна уу гэдгээ шалгаад за хэрвээ энэ дээр нь ямар нэгэн байдлаар 121 өдөр ажиллах ёстой байтал 20 өдөр 160 цаг гэдээ оролцсон байх юм бол цагийн бүртгэлийнхаа өөрийн гэрцээрээ нэг бүрчлэн өдрүүдэд татаж харчаад аль өдөр нь хоосон байна вэ гэдгээ хараад цагийн бүртгэлээ үүсгэх боломжтой. За анхаарлаа тусанд баярлалаа. Баяртай.